Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр 2 дугаар ангийн математикийн хичээлээр тоог 2 дахин ихсгэх сэдвээр хичээл заах гэж байна. Хүүхдүүдээ та нар идэвхтэй оролцоорой. Одоо бүгдээрээ өнөөдрийн хичээлд ашиглах хэрэглэгдэхүүнээ бэлтгэцгээе. Сурах бичиг, өнгийн харандаа, үзэг, хичээлийн дэвтрээ бэлдээрэй хүүхдүүдээ. Хичээлийн маань суралцахын зорилт нийлбэрийн утга нь 100 байх арвтууд, 1000 байх зуутуудыг бичих, тоог 10-аар тоймлон нэмэх, 50 хүртэлх тоог 2 дахин ихсгэх, багасгах үйлдэлийг цээжээр гүйцэтгэх. Өнөөдрийн маань хичээлийн зорилго тоог 2 дахин ихсгэх аргыг мэддэг болно. Өнөөдрийн хичээлийн маань зорилт тоог 2 дахин ихсгэх, тоог 2 дахин ихсгэж цээжээр болон бичгээр үржүүлэх. Мөн тоог 2 дахин ихсгэх аргыг хэрэглэн тооцоолон бодох. Хүүхдүүдээ зургийг анхааралтай ажиглаарай. Модон дээр 2 шувуу сууж байв. Хэсэг шувууд нисэж яваад 2 нь модон дээр байгаа 2 шувуун дээр нэмэгдэж суулаа. Нийт модон дээр хэдэн шувуу байна вэ? Зөв, 4 шувуу болсон. Нисэж яваа шувууд модон дээр байгаа шувуун дээр 2-2-ороо нэмэгдэж суув. За хүүхдүүдээ өмнөх бодлогыг үргэлжлүүлэн зургаар болон цифрээр илэрхийлэн бодцгоё. 2 шувуун дээр 2 шувуу нисэж ирээд 4 шувуу. 4 шувуун дээр 2 шувуу нисэж ирээд 6 шувуу. 6 шувуун дээр 2 шувуу нисэж ирээд 8 шувуу. 10 шувуу, 12, 14, 16, 18, 20. За цифрээр илэрхийлье. 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20. За хүүхдүүдээ эдгээр цифрүүд нь ямар давтамжтай байна вэ? Сайн байна. 2-2-оор нэмэгдсэн байна. Одоо бүгдээрээ Б хувилбарыг бодцгоё. Дараах тоог сайтар ажиглаарай. 5, 15, 20, 25. Эдгээр тоонууд нь ямар давтамжтай байна вэ? Сайн байна. Нэмэгдсэн байна. Хүүхдүүдээ та нар цааш нь үргэлжлүүлэн бие даан бодоорой. В хувилбарыг бодцгоё. Сайтар ажиглаарай. Эдгээр тоонууд нь ямар зүй тогтолтой байна вэ? Бие даан дэвтэртээ бичин бодоорой. Дараагийн бодлого руугаа орцгоё. Үрживрийг ажиглаад бодоорой. 1-ийг 2 дахин ихсгэхэд 2. Тэгвэл 10-ыг 2 дахин ихсгэхэд 20 гарч байна. Дараах тоонуудыг бие даан бодоорой хүүхдүүдээ. Тоог хэд дахин ихсгсэн байна вэ? Сайн байна. Бүх тоог 2 дахин ихсгсэн байна. 4-ийг
2 дахин ихсэхэд 8 гарсан. Тэгвэл 40-ийг 2 дахин ихсэхэд хэд гарсан бэ хүүхдүүд ээ? 80 гарсан. За тэгвэл дараах тоонуудыг зөв батсан хэсгээ шалгая. 5-ыг 2 дахин ихсэхэд 10. 50-ыг 2 дахин ихсэхэд 100. 3-ыг 2 дахин ихсэхэд 6 гарч байна. 30-ыг 2 дахин ихсэхэд 60. 6-аг 2 дахин ихсэхэд 12. Тэгвэл 60-ыг 2 дахин ихсэхэд 120 гарч байна. Зөв батсан байна уу хүүхдүүд ээ? Тоог болон бүтэн 10-ыг 2 дахин ихсгэж чаддаг боллоо. Энэ бодлогоо хамтдаа уншийе. Анхааралтай сонсоорой. 10 гишүүнтэй 3 баг тэмцээнд оролцохоор талбай дээр гарч ирлээ. 1-р баг 1-ээс 10 гэсэн дугаартай ба 2-р баг 1-р багийн дугаарыг 2 дахин ихсгсэн. Баг 2-р багийн дугаарыг 2 дахин ихсгсэн бол 2-3-р багийн гишүүдийн дугаарыг олоорой. Анхааралтай бодоорой. За одоо бүгдээрээ энэхүү бодлогыг яаж бодох аргыг ярилццгаая. Баг тус бүр 10 гишүүнтэй гэж байна. За 1-р багийн тамирчид маань 1-ээс 10 хүртэл дугаартай. Тэгвэл 2-р багийн тамирчид 1-р багийн тамирчдын дугаараас 2 дахин ихсгсэн дугаартай юм байна. Тэгвэл хэд гэсэн дугаартай байж болох вэ? Бодоорой хүүхдүүдээ. За тэгсэн 3-р агийн тамирчид 2-р агийн тамирчдын дугаараас 2 дахин ихсгсэн дугаартай. Тэгвэл 3-р агийн тамирчид хэд гэсэн дугаартай юм бол? Бодоорой хүүхдүүдээ. Баг тус бүрийн тамирчдын дугаарыг дараах аргаар бодож олцгооё. За хүүхдүүдээ бүгдээрээ бодлогоо бодохын тулд тодорхой дүрслэл хийсвэрлэлийн аргыг ашиглана. За баг тус бүр 10 гишүүнтэй. Багийн тамирчдыг 3 өнгийн дугуй дүрсээр илэрхийлэн зурцгаая. 1-р багийн тамирчид 1-ээс 10 хүртэл дугаартай. Тэгвэл 2-р багийн тамирчид 1-р багийн тамирчдаас 2 дахин ихсгсэн дугаартай. Тэгвэл 2-р багийн тамирчид хэд гэсэн дугаартай юм болоо? За 1-ийг 2 дахин ихсэхэд 2. 2-ыг 4 дахин 2 дахин ихсэхэд 4. 3-ыг 2 дахин ихсэхэд 6. 8, 12, 14, 16, 18, 20. За тэгвэл 1-р агийн тамирчдаас 2 дахин ихсгсэн 2-р агийн тамирчдын дугаар ийм байсан байна. Одоо тэгвэл 3-р агийн тамирчдын дугаарыг олцгооё. 2-р багийн тамирчдаас 3-р агийн тамирчид 2 дахин ихсгсэн дугаартай. Тэгвэл хэд гэсэн дугаартай байсан юм бол? За бүгдээрээ бодож олцгооё. 2-ыг 2 дахин ихсэхэд 4. 4-ийг 2 дахин ихсэхэд 8. 6-аг 2 дахин ихсэхэд 12. Гэх мэтчлэн 2-р агийн тамирчдыг дугаарыг 2 дахин ихсэхэд 16, 20, 24, 28, 32, 36, 40 гэсэн дугаарууд гарч байна. Бүгдээрээ 2 болон 3-р агийн тамирчдын дугаарыг 2 дахин ихсгэж бодож оллоо.
За дараагийн бодлогоо бодцгоё. Тус бүр нь 2 кг жинтэй 7 хайрцаг чихэр авав. Хэдэн килограмм чихэр авсан бэ? Энэхүү бодлогыг дөрвөн алхмын дагуу бодцгоо. Өгүүлбэртэй бодлого бодохын тулд зураглал хийцгээе. Алхам 1. Зураглал хийхийн тулд хэрчмийн арга ашиглана. 2 кг жинтэй 1 хайрцаг чихрийг 1 хэрчим гэж үзье. Тэгвэл 7 хайрцаг тус бүр 2 кг чихэр байгааг мөн хэрчмээр дүрслэе. Алхам 2. Асуулт гаргацгаая. Хэдэн килограмм чихэр авсан бэ гэдгийг олно. Олохын тулд бодолтоо хийцгээе. Бодолт хийхийн тулд 2 аргыг ашиглая. Нэгдүгээр арга. Нийлбэр хэлбэрээр бодвол 2-ыг 7 удаа нэмбэл 14 кг чихэр авсан байна. Хоёрдугаар арга нь үржүүр хэлбэрээр бодвол 2-ыг 7 дахин ихсгэж 14 кг чихэр авсан байна. Алхам 4. Одоо бүгдээрээ бодсон бодолтоо шалгая. Нийт 14 кг чихрийг 7 хайрцаг чихэрт хуваахад 1 хайрцагт 2 кг ноогдож байна. Дараа нь 14 кг-ыг 2 кг-д хуваахад 7 хайрцаг чихэр гарч байна. Ийхүү бүгдээрээ дөрвөн алхмын дагуу өгүүлбэртэй бодлогоо амжилттай бодож дууслаа. За хүүхдүүдээ дараагийн бодлогоо бодцгоё. Дараах тооны үржүүр ба үржүүрийн утгатай дүрсийг олж ижил өнгөөр будаарай. 12-ыг 2 дахин ихсэхэд үржүүрийн утга нь хэд гарах вэ? За үржүүрийн утгыг олоорой хүүхдүүдээ. 12-ыг 2 дахин ихсэхэд үржүүрийн утга нь хэд гарах вэ? Сайн байна. 24 гарна тийм ээ. Ижил өнгийн мөнгөний арандагаар будаарай. За дараачих нь 4-ыг 2 дахин ихсэхэд хэд гарах вэ? Үржүүрийн утга нь. Үржүүрийн утгыг олоод цэнхэр өнгөөр дүрсийг будаарай. Сайн байна. 8 гарна. Дараа хүүхдүүдээ. Эдгээр тоонуудыг хэд дахин ихсгсэн байна вэ? Сайн байна. 2 дахин ихсгсэн байна. Тэгвэл 20-ыг 2 дахин ихсэхэд үржүүрийн утга нь хэд гарах вэ? 40 гарна. За тэгвэл 24-ыг 2 дахин ихсэхэд хэд гарах вэ? 48 гарна. За тэгвэл 8-ыг 2 дахин ихсэхэд үржүүрийн утга нь хэд гарах вэ? Сайн байна. 16 гарна тийм ээ. За тэгвэл 10-ыг 2 дахин ихсэхэд үржүүрийн утга нь хэд гарах вэ? Сайн байна. 20 гарна. За хүүхдүүдээ эдгээр бодлогонуудыг бодоод үржүүрийн утгыг нь ижил өнгөөр будаарай. Одоо бүгдээрээ тоог 2 дахин ихсгэж сурсан мэдлэгээ баттган цээжээр бодцгоё. 4-ыг 2 дахин ихсгэхэд хэд гарах вэ? Тийм 8. 8-ыг 2 дахин ихсгэхэд хэд гарах вэ? Гарсан хариуг үргэлжлүүлэн 2 дахин ихсгэж бодоорой. Одоо бүгдээрээ альжаал тайлах дасгалаа хийцгээе. 2 Одоо бүгдээрээ альжаал тайлах дасгалаа дахин хийцгээе. 2
байна уу, найзуудаа? Өнөөдөр манай ангийнхан ойгоор зугаалж байгальтай танилцсан. Бас тоогоо хамтран бодож хөөгжилтэй аялцгаая. Багш биднийг автобусны 10 суудал бүр дээр 2-2-оор нь суулгалаа. Манай ангийн хэдэн хүүхэд аялалд гарсан бэ? Зүг байна. Бид ойд ирээд 5-5-аараа баг болон тоглолоо. Зургийг ажиглаад тохирох тоог нөхөж бичээрэй. Зүг байна. Бид ойн түгэл дургасан мөөхтэй тааралдав. Хэдэн мөг харагдаж байна вэ? Хоосон нүдэнд тохирох тоог нөхөж бичээрэй. Зүг байна. Энд бас мөг ургасан байна. Хэдэн мөг байна вэ? Зүг байна. Ойд цэцэг навч ургаад шуудж иргээд маш гоё байлаа. Цааш явтал моддын мөчөр дээр сууга шуудыг харав. 8 мөчөр дээр тус бүр 2-2 шувуу суулаа. Нийт хэдэн шувуу сууж байна вэ? Зүг байна. Нэг нь 5 см хэрчим. Нөгөө нь түүнээс 2 дахин урт гэхээр 5 см-га 2 удаа авна гэсэн үг. Үүнийг үржих хэлбэрээр 2-ыг үржих нь 5 тэнцүү 10 см гэж бодно. Хэрвээ чи ингэж бодсон бол зөв боджээ. Өнөөдрийн хичээлээр бид 2 дахин ихсгэх гэдэг нь 2-оор үржүүлэхтэй адил гэж ойлголоо. Ихсгэх гэдэг нь олон, их гэдэг үгнүүдтэй ойролцоо утгатай юм байна. Өнөөдрийн хичээлийн гэрийн даалгаварт мэдлээ ЦГМ сайтаас 2, 5, 10-аар ихсгэх сэдвийн даалгаврыг хийгээрэй. Доорх линкээр орж үргэлжлүүлэн гэртээ бодоорой хүүхдүүдээ. Хүүхдүүдээ сайн байлаа. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.